чинь бол одоо 60 жил маллахта ер нь сүүлийн 5-6 жил бол үнэхээр л одоо өөрчлөлт гараад байна та. Тэгээ одоо байгалаа гамгүй хэрэгжилж байна. Одоо манай нууцлал нь ихтэл одоо газар тариалмаг ихтэл арабс гэдэг юм их тарьсанс тийм бас ус шанд их ширгэж байна та. За энэ үед л ерөнхийдөө малаа чанаржуулах, за мөн дээрэс нь аль болох одоо за энэ одоо ингээд те 100 ямар нэг гамшиг болох юм бол одоо давхгүй дээ гэж одоо ингээд малч ухаануудээр ингээд харж нөгөө малаа боловсруулах ч юм уу, эдийн засагт нийлүүлэх ч юм уу, ямар нэгэн асуудлаар ингээд ерөнхийдөө зохицуулаад ерөнхийдөө бид хоёр одоо богоо ерөн бүгдийн бараг зарж байгаа. Тэгэхээр бод руугаа шилжүүлээд бод төлхөө маллд юм уу гэж бид хоёрын нөлөөд ярилцж шийдвэр гаргаж байгаа. Тэгээд малчтад хүндрэлтэй юм дээр өвс одоо энэ 100 болно гэж ингээ яригдж байна. Ингээл өвс тийжэл авахт чинь хүндрэл бэрхшээл бас их байна. Өвс амар үнэтэй байна. Тэгэл манайх ерөнхийдөө малаа ер нь сайн борлуулсан. Бог гэхэд нэг 200 гаргаад, бод гэхэд нэг 40-50-ад борлуулсан байгаа. Хүмүүс өөрсдөө нөгөө байгаль дэлхийтэйгээ их зүй зохистой харьцахгүй байгаа учраас ороо багасж байгаа. Ер нь нөгөө сүс айлныхаа дээжийг өргөөд байгаль дэлхийтэй их дэлхий хүн байгаль хүн холбоотой учраас тэрнтэйгээ их зүй зохистой харьцвал бороо бол ордог жамаараа орох байх ёстой. Ургадаг гарц ургамлан урах ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн малчин эмэгтэйчүүд дунд зохион байгуулагдаж байгаа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьж байгаа энэ чуулганд бүр зорин ирсэн. Тэгээд яг нутаг нугасаа бас баг баригдахаа эмэгтэйчүүдийн төлөөлөл болж ирсэн. Одоо энэний дээр бол өчигдөр бас санал бодлоо хэлье гэж одоо микрофон хүрэлцээгүй учраас хэлж чадаагүй. Энэ дээр ямар би санал бодолтой ирсэн бэ гэхээр зэрэг нутаг нугад маань уул уурхай ер нь дамгаалдаг. Одоо энэ дээр бол асуудал их байдаг.